Монгол улсыг Америкийн нэгдсэн улстай холбох худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн боломжууд сэдвт бизнесийн хамтарсан хурал, дугуй ширээний уулзалт 2025 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдааж өдрийн танхимын төв байр нь болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний худалдааж өдрийн танхим, Чикагогийн монголчуудын бизнесийн зөвлөл, Монгол-Америк бизнес эрхлэгчдийн очир төв хамтран зохион байгуулсан юм. Монголын бизнес эрхлэгчдийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа, хууль эрх зүй, татврын орчин болон хамтын ажиллагааны талаар мэдлэг туршлагаа хуваалцах нь уулзалтын гол зорилго байлаа. Энэ удаагийн уулзалтын хамгийн гол онцлог нь Америкийн нэгдсэн улсад амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монгол бизнес эрхлэгчид анх удаа эх орондоо ирж Монголд бизнес эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтөд нүүр тулан уулзаж бодит туршлага боломжуудаа хуваалцсан явдал байлаа. Энэ нь зөвхөн мэдлэгээ солилцсон төдийгүй хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ гүүр болж өгсөн юм. Уулзалтанд Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд Батбаяр, Чикагогийн Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Инхбат, Монголын үндэсний худалдааж өдрийн танхим, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөл, Америкийн нэгдсэн улсад олон жил бизнес эрхлэгчид татвар, эрх зүйн зөвлөгөөд болон Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Монголын болон Америкт ажиллаж буй Монгол бизнес эрхлэгчдийн хүч, мэдлэг, туршлагыг нэг дор цуглуулсан энэхүү уулзалт нь бизнесийн хамтын ажиллагааны шинэ эрен үеийг нээсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.